Сайн байна уу? Монголын Оюун ухааны академиас зохион байгуулж буй онлайн сургалтыг сонгон суралцахаар болсон танд талархал илэрхийлье. Та бүхэндээ Microsoft Teams программыг компьютер дээр их хэрхэн татах талаар зааварчилгааг хүргэж байна. 1-р алхам. Өөрийн хэрэглэдэг веб хөтчийн search хэсэгт Microsoft Teams download гэж бичиж хайн. 2-р алхам. Нэгдсэн цонхны Download Teams товчлуур дээр дарна. 3-р алхам. Уг цонхны Download Teams товчлуур дээр дарна. Хуулж дуусны дараа дэлгэцийн зүүн доод буланд тэмдэглэсэн хэсэгт дарж программа ажилуулна. 4-р алхам. Microsoft Teams програм нэгдэхэд улаанаар тэмдэглэсэн хэсэгт багшаас өгсөн имэйл хаягийг бичиж Sign in товчлуур дээр дарна. 5-р алхам. Password хэсэгт багшаас өгсөн нууц үгээ бичиж Sign in товчлуур дээр дарна. 6-р алхам. Current password хэсэгт багшаас өгсөн нууц үгээ бичнэ. New password хэсэгт шинээр нууц үг зохиож бичнэ. Тоо болон том жижиг үсэг хольж зохионо. Confirm password хэсэгт шин зохиосон нууц үгээ дахин бичиж Sign in товчлуур дээр дарна. 7-р алхам. Microsoft Teams програм нэгдэж танилцуулгын жижиг цонх гарч ирнэ. Next товчлуурыг дарна. Хамгийн сүүлд Let's go товчлуур дээр дарснаар програм ашиглахад бэлэн болно. Ингээд Microsoft Teams програмыг ашиглахад бэлэн болж тогтсон хугацаанд тус програмдаа нэвтрэн орж хичээлдээ суух боломжтой боллоо. Танд амжилт хүсье.